Хай. Тэгэхээр энэ юу утас мутас болоод явчихваа гэхээр би уг нь технологийн тал дээр хоббитэй байхгүй юу. Тэгээд энэ талаар нэг хаяадаа ч болтгоо ганц видео хий гэж боддог байсан ч гэсэн залхуураа л хийдэггүй байсан байхгүй юу. Технологийн видео хийх гоё санаа орж ирсэн. Тэр нь энэ байлаа. Энэ талаар бүр юу ч мэдэхгүй хүмүүсээж магадгүй болохоор жоохон тайлбарлалчээ. Тэгээд эхлэлгээд нэг Монголын утасны дагалдах хэрэгслүүдийг хийдэг USB чипч энтрийг тиймэрхүү юм хийдэг. Тэр газар ингээд энэ оны эхнээс хулан гэдэг нэртэй утас гаргана, Монгол утас гаргана гэдэг Facebook ч юм уу эсвэл сошиал медиа хаваар ингээд жоохон шуугуулсан. Тэр нь болохоор ингээд сайн муу ингээд баах хүмүүсийн анхаарлын төвд байгаад мэрэгэн санаа төрөөд гадаадын том YouTube руу шиг өөрийнхөө хувьд утасны хэрэглэгчийн зүгээс ямар хуу утас гэдгийг нь ревю буюу одоо ингээд дүгнэж үзээд тэрүүгээрээ видео хий гэж бодоод тэгээд нэг мессежийг фаныхын пэйж рүү бичсэн байхгүй юу. Тэгсэн чинь надад нэг утсыг за ингээд бичлэгэндээ ашиглалаа гэдэг төр зур өгсөн байгаа. Би нэг зүгээр л яг хэрэглэгчийн үүднээс хэрэглэж үзээд за нэг ийм утас байна, сал тал нь юм байна, даваа тал нь юм байна гэл өөрийнхөө хэмжээний дүгнэлтийг хийх болно. Тэгээд та хэд бас ямар хуу утас байд юм байна. Энтрийг тэрийг ингээд үзээ хамт үзэх, танилцах боломжтой юм бичлэгнээс. Утас, чихэвч, USB, case, хөнгөлөлтийн карт тэгээд бас ном дээрээс нь баахан юмны хөнгөлтийн бичиг байсан л та. Утас судалдаж авсан бүх хүмүүст яг энэ юмнуудыг өгдөг гэсэн. Миний хувьд утас судалдаад авсан чинь ном зам өгөөд урамшууллын бичиг өгөх юм бол нэг жаахан гоё юм шиг, сонин юм шиг санагдаж магадгүй л. Гарын авалга нь монгол хэл дээр байхаар дотн санагддаг юм байлээ. Дээрээс нь энэ утас дотор адаптертай юм байлээ. Apple дээр юм даа гэхгүй. За асаах гэсэн чинь цэнийг нь хит баг байна гэд. Тэгээд цэниглэх хэрэгтэй болсон. Утсаа анх удаа асаах үед нууц үг болон хурууныхээ таниулах хэсэг гарч ирсэн. За энд нь бүх юмаа тохируулчаад утсыг анх удаа асаахад бидний урдаас монгол гэрийн зурагтай тийм дэлгэцний зураг биднийг хүлээж байсан. За тэгээ хамгийн том анхаарал татсан нэг зүйл нь болохоор баруун зүүн талд байдаг хоёр товчийг нь яг меню хэсэгт нь харагдуулахдаа монгол бичгийн үсгээр тэгж таниулсан байсан. Энэ нь болохоор монгол тийм уур амьсгалыг өгчээсэн тодорхой хэмжээнд. Утасны үзүүлэлтийн талаар хэм бол яг одоо харагдаж байгаа ч нэг иймэрхүү одоо хэдүүлээ энэ үзүүлэлт болгоныг нэг нэгээр нь авч үзээд тэгээд дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ утас бол өөрөө 600 мянган төгрөгийн үнэтэй. За долларлоо шилжүүлэх юм бол 250 долларын үнэтэй утас байгаа байхгүй юу. Тэгмэд одоо бидний нөгөө барих дортой Samsung ч юм уу эсвэл iPhone-ууд бол шинэ загварууд нь 700-850 доллараас эхэлдэг. Тэгэхээр яг үзүүлэлтнүүдээ өчгсөн бас тийм харьцангуй ялгаатай юм байл л дээ. Одоо наа чиг iPhone сүүлийн хөлбөрийг аль болох авах гэж оролддог тиймэрхүү хүмүүс эсвэл яг утсан дээрээ тоглодог геймер гаруудад те эсвэл ингээд бүр мэрэгжлийн төвшөнд камер ашиглаад Instagram дээр зураг авах дуртай охтуудад ч юм уу те тиймэрхүү хүмүүст бол яг тохиромжгүй байгаад байгаа хгүй. Яагаад гэвэл үнэн хямдхан болохоор дагаад үзүүлэлт нь бас бага байгаа. 600 мянган төгрөгөнд өөр өндөр үзүүлэлттэй утас олдох юм болов уу гэж хэрвээ бодж байвал би бас яг тэгж одоо тайж үзсэн. $200 буюу 600 мянган төгрөгийн дот багтах утаснуудыг ямар ч байсан жигсаалтаас ингээд тайгаад үзэхэд бол амар тийм гоцгойд гарсан илүү өндөр үзүүлэлттэй илүү тасарсан утас бол олдохгүй юм байлээ. Гэхдээ яг баг цаг зарим юмараа илүү утаснууд бол мэрсэр байлээ. Гайлын ерөнхий газраас энэ утсыг хил дээр орж ирэх үеэр нь энэ утас бол дүүги. За би дуудаж чадахгүй болохоор яг дүүгигээд дуудчихъя. Дүүгигээд брендийн X96 гэдэг утастай яг адилхан дөөрэмэл утас байна гэсэн мэдээллийг гаргасан. Тэр мэдээллээс хэд хоногийн дараа дүүгигээд брэндээс нь компаниас нэх юм уу. За энэ утас бол дөөрэмэл биш ээ. Бид нар эхлэлтэй хамтарч ажилладаг тийм газар болохыг мэдэгдэж байна гэдэг залруулга бичиг захиаг явуулсан байсан. За тэгээд энэ асуудал бол ер нь намцсан байлээ. Тэгэд би тэр дүүгийн X96 гэдэг утас нь яг ямар утас байт юм бол гэд өөрсдийнх нь вебсайт руу ороод үзсэн чинь яг энэ хулан 21 плюс гэдэг утастай бараг 90% адилхан гэх юм уу. Загвар нь адилхан, ихэнх үзүүлэлтүүд нь адилхан тийм утас байсан. Тэгээд үнийг нь харсан чинь 130-аас 150 долларын хооронд зарагддаг тийм утас байсан. Цаана энэ хоёр компани яг ямар журмаар ажилдгийг мэдэхгүй ч гэсэн зүгээр нэг хэрэглэгчийн нүднээс харахад өнцгөөс харахад бол яг л адилхан хоёр утас байгаад байгаа шиг харагдсан байхгүй. Тэгээд энийг яг нарийн ширээний би бас өөрөө мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан нэг иймэрхүү юм бол харагдсан. Би сүүлийн 10 жил баг шинэ хуучин iPhone-ууд барьсаар хагаад яг өөр утаснууд ямар гэдгийг мэдхээ байсан. Тэгээд яг энэ iPhone-ы фэний өнцгөөс харахад бол яг ингээд задалдаг утсыг ингээд харах надад айгүй сонирм байсан. 2021 онд задалдаг гэхээр одоо хойдлын тагийг авдаг гэх юм уу? Яг одоо энд задлагдсан нь харагдаж байна. Та бүхэн энэ утасанд SIM-ээ ихэнд бол заавал энэ хойдлын тагийг нь авах хэрэгтэй.
Тэгээд энийг авангууд айгуу тийм хөнгөн бараг утасны кейс шиг санагдчихээн. Тэгээд тагийг нь аваад хойно нь SIM хийж болон дээрээс нь memory card хийж болно. Тэгээд 2 SIM дээр тий. Эрхийн уруутай хэсэг дээр яг энэ лог товч нь яг таарна баруун гараараа барьж явах үед. За тэгээд хойдлын яг энэ 7 хуруу яг энэ хойдлынхны fingerprint буюу одоо хурууны танилд хэсэг дээр нь яг таарна. Тэгэхээр ер нь яг ингээд барьцсан үед бол яг ингээд нэг товчон дээр хуруунууд өгнө очиждаг аюу зүгээр юм лээ. За хэдүүлээ дэлгэцнийхэн талаар ярив. Энэ утасны дэлгэц бол LCD дэлгэц тэгэхээр сүүлийн үед гарч байгаа утас шиг тийм өндөр нэгтэршилтэй гоё харагдуулахгүй гэсэн. Гэхдээ ямар ч байсан тэгж нүд өвтгөөд голоодох юм бол байхгүй. Тэгээд хэмжээнийх нь хувьд бол яг 652 инчийн гэсэн баха. Ер нь бол яг миний барагцаагаар бол iPhone 12 Pro Max-тай бол ойролцоо хэмжээтэй тийм дэлгэцтэй бас тийм утас байгаа. Камергүй утас одоо өдний үед яаж барих вэ те мэдээч бол камер байгаа. Гэхдээ камер нь яг хэрвээ гэдгийг одоо хэдүүлээ яхамтаа шалгацгаая. Ямар ч хэсэн селфи камертэй илүү их анхаарал өгсөн юм шиг үл. Хэдүүлээ одоо ингээд энэ утсаар өөртөөхөө селфиг авцгаая. За энэ утасны батарейны талаар хэдүүлээ ярьцгаая. Энэ утасны батарей бол үнэхээр солиотой галзуу юм шиг санагдсан. Миллиампер хоор буюу одоо монголоор шууд хэлэх юм бол мах гэж ярьдэн штэ. Power bank-ны миллиампер, утасны батарейны миллиампер гэдэг яг батарейных нь одоо хэр их удаан тестхийг нь үзүүлдэг тийм үзүүлэлт юм уу? Тийм юм байдаг штэ. Тэгээд энэ утасны болохоор 5400 миллиампер хоор юм билээ. Тэгээд энэ нь болохоор тэгэхээр солиотой гэсэн үг. Бүр утас руугаа ороод ингээд settings руу оронгод таны утсанд ингээд 2 3 өдөр үлдсэн байх нэтэргээд өдрөөр нь харуулдаг заяа. Одоо iPhone хэрэглэгчид бол ер нь өдөртөө бол заавар доор ажныг удаа цэнгэлдэн штэ. Тийм байтал энэ утас бол iPhone-оос баг зарим iPhone-оос нугалсан чахуу баг тийм өндөр батарейтай гэсэн үг л дээ. Гэхдээ яг тэр нь бол гоё юм шиг санагдчихж байгаа ч гэсэн нэг сул тал бас харагдсан. Энэ болохоор утас нь өөрөө micro USB B оролт буюу одоо бидний хилцсэн анснаар бол Android-ийн цэнэглэгчтэй. Тэгээд энэ нь болохоор өөрөө 10 ваттаар цэнэглэдэг юм байлаа. Тэгэхээр ер нь бол тэр 5400 мАh-ыг нь цэнэглэж дуустал бол баг 3 цаг цэнэглэх юм байлээ. Тэгээд энэ утсыг асаахад ерөөсөө эхлээд батарейг үүсэн тэгээд цэнэглээд би нэг цаг 30 минут тавьцаа цэнэглэсний дараа утасных нь хувь нь дөнгөж нэг 40 шийдтэй болсон байхгүй. Тэгэхээр ер нь тэрийг хоёрт өвжүүлэх юм бол нэг 3 цагийн дараа утасаа цэнэглэж дуусгах юм байна лээ. Хэдүүл энэ утасны дууралтын талаар бас ярих хэрэгтэй байх. Ямар нэгэн байдлаар видео, кино утсан дээрээс үзэхэд дууралт гоё байвал гоё байдаг гэдгийг би одоо бүгдээ ойлгоцсон шүү дээ. Тэгээд дууралтны талаар би яг ингээд видео, YouTube-с видео энэ утсан дээрээс үзэхэд дууралт яг үндэ жоохон тийм хэцүү байсан юм уу? Яг ингээд за яг би ямар муухайгаар хэлэх гэж чинь хүмүүс нь үзчихвэл бас гомдож магадгүй. Гэхдээ яг үндэ бол дээр үед 2010 оны үед нэг хятад утаснууд аюух байдаг гэсэн шүү дээ. Амар чанга дуутай. Энэ утас яг тийг сонсогдож исэн. Notification ирэх үед дараа ингээд дуурахтаа бүр амар чанга дуурдаг зөө. Тэр нь гэхдээ бас нэг тийм амар хэцүү сонсогддог, цочоодог. Яг дууг сулчиж болно л доо. Гэхдээ тэр чимээ нэг тийм чанаргүй ч гэх юм. Одоо би яг тэрний талаар технологийн мэдлэг байхгүй болохоор зүгээр хэрэглэгчийн үүднээс л хэлээд байна л та. Энэ утас чинь би яагаад сонгох хэрэгтэй ингээд олон хүмүүс асуух бах. Тийм ээ, энэ бол хамгийн чухал асуулт. Би ч гэсэн яг энэ асуултын хариултыг олохын тулд яг энэ бичлэгийг хийхээр шийдсэн гэх юм уу. Энэ утасны өөрийнх нь вебсайт руу оронгод энэ асуултанд өгнө хариулсан тийм 3 том хариулт байгаа байхгүй юу. Тэгэхээр эхнийх нь болохоор бүх функц нь монгол гэж байгаа байхгүй юу. Энэ утас асгаасаа эхлээд унтрах хүртэлх бүх юм нь монгол хэл дээр юм байлээ. Энэ нь бол яг гэлгээд газрын хийсэн хамгийн том зүйл нь ингээд байгаа байхгүй юу. Монголоор ингээд бичгүүд нь байдаг утас хинт хэрэгтэй юм бэ гингүүт. Миний бодлоор бол гар утасны хэрэглээ сайн мэдхгүй тийм хүмүүстэй зүгээр санагдаад байгаа байхгүй юу. Тэрнээс биш одоо яг миний үеийнхэн ч юм уу эсвэл надаас доод үеийнхэнтэй тэгээд энэ технологид дуртай хүмүүст бол монгол хэлтэй гар утас байна гэдэг бол яг үнэндээ ойлгогдохгүй амар хэцүү байдаг байхгүй. Хоёр дахь тэр өөрсдийнх нь хариулт нь болохоор хурууны уншин тэгээд царай тань гэсэн энэ утас. Тэгээд хурууны хээ уншуулга бол үнэхээр бас амар байсан. Тэгээд яг хурууны яг fingerprint хурууны хээ уншуулдаг хэсэг нь таарчгаар ингээ баг барингууд анлаг хийгээд дугуйнасны бодлын амар юм хэлээ. 3 дахь том хариулт нь бол яг энэ утсыг авсан хүмүүст байнга support буюу одоо утсанд нь ямар нэг юм тохиолдох юм бол зарч өгдөг ч юм уу. Тэгээд дээрэс нь 18 сарын баталгаат хугацаач гэлөө тийм нэг байнгын сервис гэдэгтээ үйлчилгээгээ тасралтгүй өгөх тийм том хариулт байгаа юм билээ. 3 дахь хариулт нь яг хятад утаснууд ч юм уу
За тэгээд ер нь iPhone ч байсан те Монголоос авчихаар ямар нэгэн болох юм бол яг Apple ч гэсэн өөрсдөө тийм үйлдвэрийн сервис санал болгодог л доо. Гэхдээ Монголд Apple-ийн аль бизнесний юу одоохондоо орж ирээгүй. Тэгээд яг утсан дээр эвдэрл гараад ажиллахад Teddy ороод 3 дахь итгээд буюу одоо ингээ хин мэддэхгүй нэр засуулахаас өөр аргагүй болдог. Тэр нь жоохон хэцүү байдаг шүү дээ. Одоо энэ том өөр газрын үйлдвэрүүдийн энэ хүмүүсийн хийсэн утсыг барих юм бол ямар нэгэн болоо гэж бодоход шууд үйлдвэр дээр нь авч чичээл инглээ тэглээ гэл асуудалтай нүүр тулуулах боломжтой юм байлаа. Энэ нь бас хөрхөн давгүй шүү. За тэнгуүдээ ингэсэн байгаа хгүй. Монголын онцлог зөгцсөн гэж байгаа. Монгол нутгийн цаг агаарын эрс тис уур амьсгал зориулан бүтээгдсэн гэж байгаа. Энийг бол би яг үндэ ойлгоогүй. Одоо цаг агаарын эрс тис уур амьсгал зориулагдсан гэхээр зуны халуунд ягчдгүй өвлийн амар хүүтэнд хөлдөж унтардгүй гэсэн үг юм болоо. Энийг бас сайн ойлгоогүй. Хоёрдугаар хүснээр өөрчлөл гэж байгаа. Тэгээд гадна тал юм болон хийцэн дэх зураг дүрслэлийг та өөрийн хүснээрээ захиалж болно гэж байгаа. Тэгэхээр энэ хойдлын тагн дээрээ хүссэн зураг мургаа зохиож болох юм шиг байгаа. Гэхдээ кейс гэдэг юм байхад бас тийм юм орч өгөхтэй тий. За тэгээд дараагийнх нь хурдан бас аюулгүй. Android үйлдвэрлэлийн системийн хамгийн сүүлийн үеийн хөлбөрийг ашиглах тул хурд болон аюулгүй байтал 101% гэж энэ дэр бичсэн байна л та. Аль бизнесний вебсайтн дээр тэгээд эцэст нь энэ утсыг яг ямар хүмүүс барихад тохиромжтой вэ? Ямар хуу утас юм байна гэсэн дүгнэлт хэсгийг хэлээ л да. За энэ утас бол мэдээж үнэндээ таарсан low budget буюу одоо хямд өртгөр болсон утас болохоор мэдээж одоо энэ iPhone, Samsung Galaxy энтергээ сүүлийн үед гарч байгаа утаснуудыг бол юугаарч гүйцэхгүй. Тэгтээ яг хямд үнэтэй болохоор ашигтай сонголт бас байж болно. Хүн болгон үнэтэй утсуудыг худалдаж авч чадахгүй, хүн болгон iPhone хамгийн сүүлийн үйлдвэрүүдийг авч чадахгүй. Тэгэхээр энэ утас бол яг тодорхой хэмжээний сегмент гэж ярьдагтэй зарим төрлийн хүмүүст зориулсан байгаа байхгүй юу. Тэр нь одоо яг түрүүн бичлэгний дундуур хэлж ийсэн монгол хэлтэй болохоор давуу тал нь монгол хэлтэй, тийм болохоор одоо ихэвчлэн хөгшин настай за эсвэл гар утасны хэрэглээ сайн мэддэггүй те ингээд янз бүрийн асуудал гарахад нэг ач хүүгээ дууддаг, хүүхдэд дууддаг тиймэрхүү хүмүүст ингээд өгчих юм бол дахиж ач хүүгээ дуудахгүй өөртөө ингээд оролдоод монгол хэлээр ойлгоод ингээд оролдоод ингээд цаашаа ашиглаад явчих боломжтой тийм утас байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж тэр хүмүүс бол энэ утсан дээр нэг PUBG татаж тоглоод Mobile Legends тоглоод байхгүй нь ойлгомжтой. Тэгээд тэр хүмүүс ирээглээ бол утсан дээр уцаар ярина, тэгээд мессеж за баг бичихгүй дээ. Тэгээд сүүлийн үед нөгөө хөгшин хүмүүс ч айгүй Facebook ашигладаг болсон. Тэгээд Facebook-т нь тэгээд камерын дээр нэг ганц хоёр нэг тэмдэглэгээ маягийн нэг зургийг авчаач гэлдэгдэн штэ. Тиймэрхүү байдлаар ашиглана. Тэгэхээр яг нэг тиймэрхүү төрлийн хүмүүст энэ утас айгүй тийм тохиромжтой санагдлаа. Тэрнээс биш яг үнэндээ бол тоглодог, зураг авахулдаг охтууд эсвэл над чиг технологийн сүүлийн үеийн шүн үеийн технологиуд шуналтай тиймэрхүү хүмүүст бол яг үндэ тохиромжгүй тийм утас байна. За тэгтээ би энэ утсыг та хэдийг худалдаж ав гэж хэлэхгүй, бити авч гэж хэлэхгүй. Ямар ч хэлсэн энэ ингээд нэг тийм хүмүүсийн анхаарал сонирхлыг татаадсан хулгай 21 гээд утасны талаар ревю гэх юм өөрийнхөө хэмжээнд дүгнэлтийг хийлээ. Тэгээд нэг ийм утас үйд юм байна. Нэг иймэрхүү юм байгаад гэсэн юм бэ штэ гэдэг. Тэгээд дээрс нь янз бүрийн мэдээллийг бас энэ бичлэгнээс авсан бол одоо тэгээ болоод өө нэр энэ бичлэгийг хийсэн хэрэг гардлаа тий. Янз бүрийн сонирхолтой технологийн юм байвал би ингээ нэг хаяач болтгой ревю ингээ иймэрхүү видео хэм сонирхолтой байдаг хгүй. Тэгээд энэ бичлэгийг нүртэл үзсэнд баярлалаа. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцаая. Бичлэгийг нөтөртөл үзсэнд үнэхээр их баярлалаа. Баяртай. Бай.